Орой ажилчин эдээс тарах юм. Гэрч үргэдэх үү? Яана. Би өнөөдөр нөгөө найзуудтайгаа хонох гээд арай гэртээ харихгүй. Тэгвэл маргааш найзаагаас нь очиод авах уу? Утастай урч. Төрсөн өдрийн эзэн залгаж шээ. Орохгүй бол болохгүй. Bye babe. Гэтэл яхаа маягаар авах шатнаа. Ой хайр. Төрсөн өдрийн эзэн. Sorry. Хэцүү хажлээс юм аа. Яа, бүгд ирсэн үү? Хай. Хай. Манай найзлаа. Найзлаа юм аа. Сэржээ. Чамд бэб хүн байна уу? Нэрийн сандаг болохоор бэб бичдэг байхгүй да бэб. Чамайг бол мэдэн шүү халина. Хүй, би халина биш шүү дээ. Одоо тавгсан юм аа. Хараа. Чи хоолойтой газар очиж юу амар чангаар хараа мараа гэж бодчих. Чи хараа чи надад үл завгүй гэсэн үстэй. Ингээ би чамайг одоохондоо найзууд талбайсаар танилцуулаг байгаа шүү дээ. Тийм ч хоёул өнөдөртөө нууц цай заяа. Нууцаар хөтөлцөөл тэр нь гоё нандин шүү дээ тий. Чиний хөвгч хуйлтай. Нэг үсч. Олон нийтийн газар. Яадаг иргүү. Хүй хараа. Юу гэж юм? Би чамайг дагсан. Чи нэр арайчтэй. Яа, би чамайг ийм залуу гэж бодов. Чи ямар муухай залуу вэ? Хараа, минжээ. За. Өнөөдөртөө ингээ боли маргааш уучраа за. Чи. Юу? За, тавт үлгэрээ. Цагаан үлгэрээ манайхаа. Энэ бэб ямар их өөрцөн бэ? Хош найз. Юу? Чи яагаад нэг биш заяа. Нилээ идэв тарьцдаг. Заримд нь бүр хаттайгаа ойлгуулсан. Тэгсэн чи яг тэрний чи 3 нь нэг газар нэг өдөр таарчвал чи яах вэ? Чи үгүйсээ тааралчаад байгаа юм шүү. Харин тийм ээ, яг таарчлаагүй л. За, чи тэгвэл агааз миний оронд байсан бол эндээс яг одоо гараад зүгтэх уу? Эсвэл ширлээд үлдэх үү? Битгүү чи яг ямар вэ? Би ч үгүй энд үлдчихмээр л юм да. Ганц гарсных. Гүл. Яадгийн? Хүү ерөн ганц л амьдрын штий. Энэ нэглээснээс 3 залуу хасагтай л үст тий. Энд би авчих. Ирсэн үү те. Өөрөө ирүү төрөнөр өргөдөж ирв. Өөрийгөө мэдээд ирсэн бол би юугээл ингэ тусал залгах гэж босч яах вэ? За бас. Талхаарч. Хөөе. Юу вэ наа чи имчилгээ өрөнгөөр үү? Яа, на өнөр танарч. Чи одоо өөрийгөө уугаад ухаалцсан гэж бодоод байгаа юм уу? Өвчлөн гэдгээ мэдэж гин үжингой. Хамаг ари чин дагаад үлдчихэж хахад төрөнөр хүрэгдэж ирээд тахтай явах тий. Одоо нөгөө сэржээс өвлөгч мэдсэн. Тулгаамжт очиод хэлсэн байлгүй. Би талуулсан. Чамаас болоод талингийн 20% дахиад байхгүй. За. Ийм өөрхөн зэрдгээр юм бичиж юунд нь ингэж амир уурал тий. Би ч юм уу штий. За. Алло. Нүр арчвал. Тэг хэр их уусан юм? Нэлээд юм уусан шүү. Угаасаа өнөр тамарчин бүр өрөөгч нагаар тулж юм. Яа. Та хоёрын наа дээрээ бүр амны чин уншлаг боллоо. Хэлсэн үгэнд бити итгэж байгаач. Чи бүр нэтлогын илүү сурцсан. Одоо энэ үжиг дахиж бити гарга. Нэмээ. Жаргалмаа. Эмигээ нэг
ганцхан удаа гараад өчөж. Би одоо хөдөө очиод хэдэн малаа иргэчээд ирмээр байна. Би хавар энд ирэхэд нөгөө хэдэн ямаагаа саман чадаагүй л дээ. Одоо тэгэл ямаагаа саманж ийн гэдэл зүүдлээд байх юм. Та нар ч өстө амар юм болж ах шив. Хэмээмэн. Тэглээч та хоёр чинь шал өөр өвчтэй хүмүүс. Та болохгүй. Хөөе. Миний шинжилгээний хайруу сангасан шүү дээ. Тэрий чинь би мэддгийм биш юм ээ. Эмчнэр мэдэн заа юу. Сэмэ цанаа. Зөвлөгчөө би ирчлээ. За 1200 тод руу ядарч. Нэ. Шинэ өвчтэй юм уу? Гүй. Лавгаахаа охин нь гэсэн. Лавга хогтой байсан юм уу? Харин тийм гэсэн. Өнөөдөр сахиураар нь ирж байгаа юм. Гүч. Өдөө олон жил болж байхад хугацаанд ирэхгүйсэн мөртлөнгөө энэ яс хачи охин бэ? Хэрвээ миний ямаанууд хүн байсан бол хамгийн түрүү надаар ирнэ. Энийг гаргаж таа. Яваа чи 13 мод дотор ирэх юм. Лааш юм. Чи одоо дугаа ойл та. Хоёроо гарчихсан. Оо. Өшгөрөөд тагтай өөр юм лээ. Эмхтэй ирж байгаа. Би газ өрөө зүрлээд. Эцэг ямаа тэгч. Ха. Таны баян гардаг нөгөө хүмүүс үү? Та таны ярьснаас ч өөр хийж байна. Тэв үү? Тийм ээ. Таны дээрээс бол хэцүү. За олон тав өгөөд яах вэ? Ер нь бол амьдрал дээр охин хөвгөл эцэг ихээ харж үлддэг гэдэг байгаа шүү дээ. За би яах вэ? Нэг хүүхэн дагаад алга болно. Ер нь бол охтууд хөлийг нь уучна гээл дайрна. Тэ үү? Тэр ёстой л үнэлээ. Бацаараа наад амаа. Эмчилгээнд орё. Оо за. Оржи тарэг хийдэ тийм. Үгүй өнөөдөр тарианы өрн тэнэгсэн. Оо за. Хүүе. Та нар чи яасан хэрэг дуртай хүмүүс вэ? Алид харцгаа. Манай өрөө чи бас эмэгтэй орж ирж болдгий байгаас тээ. За хоёулаа явъя. Алид тар. Ээж аавын чинь би муу агаа. Оч гээд гуйгаад ахаар нэрсэн чинь өөрөө зүгээр байгаа юм шүү. Ойрхон кофе шоп ханаа. Гинэх. Аавд нь энд найруулдаг кофе тэрийг авах юм уу? Миний охин гэж битгий дуудаад. Нэг давхарт байдгийг хэлээ. Залуухан болохгүй ядчихсан юм бэ. Арай хийж гац тавих болсон ч ямар эргүү алкоголик вэ чи аа? Зас. Манханаа уцаад газ төвч өрөөндөө ор. Одоо үзэхдээ шүү дор бүрнээ цэвэрхэн байгаарай. Аюу шигчээ, эхо хигчээ, эмчнэр ирж байна.
Өрөөндөө очих за баярлаа. Баярлаа. Цэндэггүй. Дэжидгүй хайчих чаа. Одоо агаарлахгүй. Үзэлгийн цаг. Та хоёрын процедуруудыг бүгдийг шалгах. За. Намаа хаач идэж чаа. Өрөөндөө эмч нар ирж байна. Өрөөгөө сайн цэвэрлээрэй. За. Жаргалмаа. Чи арай дэндүү замраагүй байлгаад байгаа юм шүү. Хаалгалаас ирж байгаа чи. Өвчтөн сүнжидмаа. Амин үзүүлэлтүүд нь хэвийн байгаа. Артерийн даралт нь 110 далтай, пульс нь 80, сатурац нь 96%. За. Их сайхан болцсон байна шүү дээ. Энчээ. Надад одоо өвдөө зовоогоо дараа байхгүй байна. Би энэ гарчвал байсан юм чи. Сүнжидмаагчаа та чинь юу яриад байгаа юм бэ? Таны гарахгүй та шийдэхгүй. Бид нар шийдэхгүй. Эмчилгээний үр дүн, шинжилгээний хариу, эмчлэгч эмччин шийднэ. Дараагийн өвчтөн. За номин алигны хатууралтай шаардлагат нь буурсан. Шээсний гарцсан сайжирсан. Ер нь энэ өвчин гэдэг зүйл чинь дан ганц эмээр юм мэдгүй шүү дээ. Сайн унтаж амарч сэтгэл санаагаа тогтвортой ойлгох чухал юм. Тэ. За үчиг. Оо та ирсэн. Сайн байна толгой амжаа. Эмчээ. Өвчнөөх. Чи яхаар шинжилгээний хариугнаас муу гардаг үлээ? Чи дэглэм алдсан юм шүү дээ. Текила авахар шинжилгээний хариу нөлөөлнө л дээ. Өчигдөр шөнө бааранд ухаалдаж унаад би дуудлага өгч төргнээр хүрэгдэж ирсэн өвчтөн энэ байгаа юм л да. Эмчээ. Энэ үжин арай дэмдэж байна. Энэ эмнэлэгт хаана юу болохгүй энэ үжин явж байдаг. Энэ эмнэлгийн дотоод дэг журмыг бүрэн 200% зөрчиж байгаа ганцхан өвчтөн бол энэ үжин. Тэгэл ер нь бол эмчилгээний үеэр гадуур гарч бааранд орж шинжэнгөө наргицсан гэхээр шинжилгээний хариу юм гарах зүг баг тийм үү энэ. Чи одоо юу яриад байгаа? Хизээ би чамтай баар мааранд орсон юм. Чи хутлаа ярьдаг гараагүй яар. Үчи. Ийм ч хүний удаас. Тамхи. За эмчээ. Энэ бол арай дэмдэж байна. Энэ үжинг өөрийнх нь харьяад өөр эмнэлэг рүү шилжүүлье. За. Сэрчээ. Би ойлголоо. Үгүй мэдлээ за. За, манайхаа энэ хүн бол өнөөдрөөс эхэлж миний оронд энэ тасгийн эрхчээр ирж байгаа бэлгүүн эмч. Та нар бүгдээ тусах дэмжиж хамтарч ажиллана шүү. Ойлгосноо? Баярлалаа. За. Эмчээ. Өчигдөр хараа нэг ялч асуудал гараад намайг очлаарай. Одоо уушлах юм яхад чи. Эмчилгээгээ сайн хийх яваад за. Тэгээч би одоо өөр төсөлж шилжиж байгаа. Чамайг өөр хэмжих байх шүү. Харин чи тэр сувлэгч аргаламаг багхан бэхлээ. Намайг захиж ирсэн болохоор чамд тэгж спеш хандж байгаа шүү. Юу вэ? Тэгээ таныг авахд би яах юм? Юм шүү дээ. Би танаа аав ээж чинь араас гойсон болохоор би чамайг өөрийнхөө хэмжигт бүр өөрийнхөө тасагт авч эмчлүүлж байгаа шүү. Харин чи одоо донор хүлээхтэй наад эмчилгээг маш сайн хийх ёстой. Ойлгосноо? Өнөөдрөөс чи намайг эмчлэх юм ч юм уу те? За Батэлгээ өгтөө үж юм. Дотрын тасагт хяналтанд байх ёстой боловч хавдрын тасагт эмчлүүлдэг. Тэ. Энэ ямар учиртай? Би анх өвдөд ирэхэд байгааз дотрын тасагт ор байгаагүй юм. Тэгээд би хавдрын тасагт ороод тэндээ тасаад тэгээд тэндээ үлдсэн бохгүй юу? Тэглээч ер нь наад нэг өвчтөн гэдэг статусаа миний тэндээс авч хай. Яагаад вэ гэхээр байгааз би бол зүгээр л хүлээлгэнд хяналтанд байгаа жирийн нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэй байхгүй юу? За үзэсгэлэнтэй эмэгтэй гоо. Та тийм л үзэсгэлэнтэй юм бол өөрийгөө ер нь ямар өвчтөйг мэдж байгаа юу? Битлгүй яа тийм бэ? Битэн штий. За. Би бол байгааз зүрхний томролтой. Тэгээд тэрнээс болоод архаг дутагдалд орчихсон юм. Ойлгосноо? Тэгэд би хурдан ярьж болохгүй, хурдан гүйж болохгүй, шатаар дээш таашаа өгсөж болохгүй, сандарч болохгүй, уурлаж бүр болохгүй. Өнөө өглөө нэг залуугаас болоод би амар ууралцж байгаа байхгүй. Чи хүссэн юм аа хий, би хүссэн юм аа хий. Ойлгосоо? Өнөөдрөөс чам донор болтол би чамайг хариуцна мэдв. Дээрээс нь хоёулаа тохирно.
Миний хүссэн юм гэвэл энэ байна. Сайн уншаад хан дээр наа. Ойлгосноо? Цэлцмээр аа байл та. Яа, үжин. Чи ямар муухай юм бэ? Тамиг хүртэл нууж татаад тахтай идэх юм. За яад юм бэ? Яад татчихлээ гэл. Ганцаа л амдэрх юм чинь. Юу яах вэ гэж та битгий ингэж үжигт авраагаад ээ. Хөөе, чиний хийс зэргийг аллах гэж явсаар хагаад энэ жалмаа бүр сүултээ ажилчгүй болох нь. Ажиллалаад өгөх юм уу? Дуурчин хөөе. Баярын охоо. Хавдартай өвчтэй идэхээр заавал энэ хог зүйтэй. Юундэ ах маань идгэрсээ. Та тэгээд өнчиг өгсөн зөвлөгөөг мэдж байгаа. Ойр орхон хяналтанд орж үзүүлж байгаа. За. Бид ингээд хамтдаа эмчлээд Сайн уу? танилцъя. Уянга. Үжин. Намин Уянга. Чи савгаахаа охин гэлөө. Сахурна. Уянга. Эрэгтэй өрөөнд жоох юу вэ нү? Амнамаараа лохтодын өрөөнд очиод амарчж байгаарэ. Тэнд угаасаа нэг сол араагаа. Оо, арай гэж өрөөндийн эмхтэн орж ирж ах чинь. Бас манай энэ өрөөний эрэгтэйчүүдийн үнэр тав нар гэж бас арай штэ. Их ч орж ирэнгүүт гой цэцэг навч инэртээд гой идэг واخгүй юу? Хичээ та явахгүй те? Орё. Чи өөрөө исэн мө? Тэгсэн шүү дээ. Би өөрөө исэн шүү дээ. Амар тогоочлоо. юу тогооч? Манай дүү архитектур болно аа. Сургалтандаа сууж байгаа юу чи? Ямар ч зүйл. Явж байгаа. Хөөш. Хүмүүлэнгой. Чи мөн хутлаар зураг өгүүлэг ш. Энэ ордоо салгай аргагүй сайхан шортлог гэж бичсэн байна. Хаягаад шин авахд яа тийм. Оо за, сүртэй шүү дээ. Харин ч түүн хайчаач хамгийн гоё нь авчирж байгаа чинь болоод байгаа юм ааши. За нааш орлогч яах вэ? Сараагчтай уулзж байгаа юу? Тавталгаасаа авч байгаа биз? Чи одоо цагийн сайн менежмент авах гэж байна. Үжигч та найздаа хэлж ил та. Даандаа үгэлж явах юм. За тэр яах вэ чи? Та нэг 300 га зохицуулаад өчч шүү дээ. Юу 300 к вэ? Яах гээд байгаа юм? Үгүй амьдрил та. Та энэ имлэгт байсараад энэ гадаа яаж амьдрал өрнж байгааг мэдэхгүй шүү дээ. Чинхэн бужигж шүү дээ. Мэ. Гамтай хэрэглээрээ. За баярлалаа. Дүүн 600 болгоод өгнө зэ. За дүүн явлаа. Дараа ямар хоол идэх хэлчихье заяа. Дүүн гараараа хийн штэ заяа. Хоол яах вэ? Хичээлээ хий. За та би юу. Явлаа шүү заяа. За ба. Танаа нь бацаа. Сэргэлэн дүнтэй залин шоочихгүй бол өөр бацсан шүү. Юу шаах? Юу сүртэй юм. Шаах гэдэг чинь угаасаа монгол үг. Залин шаан, гац шаан гэдэг. Ой. Юу гүлгүй үзэж чаж байгаа юм. Юу нэ? Чи яхаар нэмдэхийн байгууллага тамхи татах уу? Өчигд үлийн дээвэр хаалгаа онгоолгоод өчөөч. Тэгвэл би тэгэл дээвэр дээр гараад татчих шүү дээ. Би чамайг дахиж тамхи татчих болохгүй гэсэн байх үжээ. Чи юу сүрт юм бэ? Юу нэг чи үсэрдэг чи? Энэ одоо юу балиа өстэй. Оо, бэлгүй юм чи. Ийм ч хүн бий чи имлэг дотор тамхи авчиртаад ямар муухай юм бэ чи? Ямар цавис талгаж юм. Тэс ирж их чи. Бэлгүй юм чи. Би ээлжээ хүлээлцээд өгчлөө. Хуруугаа уншуулаад амарчих уу? Тэг та ихтгэж харж амар. За баярлалаа. Та сайхан амраарай. Тэнийг юм бэ. 50 хоноорой. Үжээ. Бүрөндөө. Атах. Одоо.
Хинбэ яах. Сайн байна юм чи. Яагаад харуулгуур ороод ирв? Өчигдөр яаснаа санаж байна уу? Яасан мөлий? Зүрхээ хэд ачааллуулснаас болоод ухаалцсан. Ахаад ямар нэг асуудал гарах юм бол энэ над руу дохио илгэнэ. Тиймээс чиний эмчилгээг цаг алдалгүй хийн. Бас дээрэс нь шаардлагагүй тохиолдолд чиний царайг харахгүй гэсэн үг. Амар аваач. Ямар юм бэ нөө? Баярлалаа. Үгүй яа бүгд байгаа юм бэ? Яс түгүр. Энээр ажиллах юм штэ. За. Амжилт. Сайн байна. Яс. Ирчи. Сэн кас. Яах гээд байгаа? Аав нь энэ шок асуух гээд. Эхний үеийг бол би эвлүүлсэн юм л да. Хоёрдугаар үеийг яаж эвлүүлдгээр сандгүй. Тэгээ чамаас асуухад энэ бацаанууд зааж өгөх гэж байгаа юм уу? Санахгүй байна. Та яг мэддэм үү? Мэднэ. Аав нь охиндоо жоохон багтан зааж өгч ирсэн тий. Санахгүй байна гэдэг штэ. Тэглээч намайг битгий байн миний охин гэж дуудаад бай. Та ээж бит хоёрыг тийм хэцүү байдалд үлдээчихэд одоо намайг тэгж дуудахаас ичгүй байна уу? Ер нь тэр залуухан ихнэрээрээ сахиулах нь яасан? Гүй миний охин. Забар алдсан юм байна. Би таныг ийм хүн гэж одоогүй шүү. Залуу их нэртэй. Бүр хоёр тандралаа зохиочихсон. Аваа мө өгшнөөгүй юу? За бацаана. Ахихын амьдрал чамд өөр хамаагүй. Мэд үндэс гар. Гүй чи тэгээд итгэн үннээ хэлчихгүй яасан юм бэ? Харин тийм ээ. Яг тулаад хэлэх ихлээр зүрх хүрэхгүй маа. Дараад л хэлхээс. Дараа гэж байдгүй юм байна лээ. Дараа л хайртай гэж хэлье. Дараа л үнсий. Дараа л уулзъя гэж бод хооронд явчихсан байхвээ. Хүчин. Эмээ. Би таны хүн харж гэж хэлээ үстэй. Харж байгаа хүн байхгүй байна. Вирус явахгүй аа. Хүн ороод ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Юу, би энэ дундч болох хэвээр байгаа юу? Болно. Энэ ор. За яа чараа. Энэ сүрт хэрэг. Та нар ихтэй яагаад юм ойж байгаа нууд байгаа? Бид горовчийн өвчтөн штэ. Хамаагүй бас болохгүй. Мянга. Энэ ярда. Манай нэмэшин зуны плашнууд ойдог байхгүй. Харта гоё байгаас тий. Чи айгуу гоё өндөр өлтэй юм штэ. Тэгэхээр энэ юу нь бол чам зохих бах. Гол нь агаад тий бүгд хендмейд дээрээс нь хэмэд хитээд штэ. Маа энийг бодлоо жаа. Ой. Энэ
Одоохоо. Энэ миний хаамаа. Одоо бүр өөрсдөн дээрээ гимгүүн нисүүлээд худлайлалдаг болж байгаа юм уу? Аль юм ээ? Та яг үнээр нь хэлээд ихтэй. Би юу? Тийм. Би юу л та. Би намайг нэг хідэн хурах шигний уут оёод өгөөч гээл. Тэгээл эднэр хийх гээл. Уут оёосон юм л та. Хэмээ. Тэгээд хурах шиг чинь юм даашин цумсдаг болцсон юм аа. Октоуда энэ чинь имлэг штэ. Одоо унтаж ямарцгаа. Цаг хэд болж. Унтцгаахгүй юу эцгааж. Бидний та нарт хийж байгаа эмчилгээний үр дүнд шөнийн нойр асар их үр дүнтэй байдгийг штэ. Юу сэржигч лавгаахын охин эрэхтэй тасгаж явах эвгүй байгаа юм шиг санагдаад тэдэнд орж ирээд унтчих гэлээ. Жаргалмаа чи сувлагчийн дүрм журмаа мэдж байгаа юу? Сахиур. Сагдаг хүн унтдаггүй юм. Тэгээ чи мэддэм үү? Хичнээн илэрхт юм бэ. Би та нарын үеийнхнийг ерөөс ойлгохгүй байгаа байхгүй юу? Та нар чи нэг үе те? Z generation гээд сэржигч Z generation. За тэгээд унтаач. Унталтаа. Нэг л их техник технологиор гайхуулсан хүмүүс амьдралын ухаан юу ч байхгүй. Z generation-ийнхийг их чинь мэдэн шүү. Их хивгүй. Хоёроос нэг болт шүү. Шинамаа. Миний охин үнэхээр имидээ нэг хідэн хурах шигний уут оёод өгөл. Болно штэ эмээ. Эмээгийн ишиг урган сонссоор байтал бүр хамт сандаг болчлоо шүү. Тэнд говийн нармаар энэ очиод үзчихсэн тий. Та нар тэр говьд өглөө нар мандахгүй ямар сайхан гэж бодноо. Бүтэл сайхан мандж байгаа нарыг чинь харахад хүн чинь ирчүүч аваад л өстой хэмэр сүд сэргээд гачин сайхан болно ч дээ. Хөөе. Эмэн тагт нэг хонь өгнө. За хаттай болчихлоо сага шиншүүл уух нь хөөе. Толгой ширийн чанд идээ лээ. Хүний төрсөн нутаг гэдэг мөн ч сайхан шүү дээ. Ардын нутаг маань бодогдоол байдаг болчих. Гүр дамтал бодогдоод байх юм. Очтой эмээ одоо унтаж амар холиочсон гэлцүүлж.
За сайн уу Сэржушка. Сайн байна уу? За. Ажил хөрлөн тавлаг. Яа. За. Тийм гайгүй үстэй. Гайгүй тий гадагшаа явж байгаа л ирлээ тий. Харин тийм гинэ. Хүндэтгэлтэй хүлээж авч байгаа ч нэ. Тэглгүй яг хөө танийгаа бол тэгэж авна шүү. Яа. Яста бэлгтэй ирсэн Сэржушка. Манай шимото зүгтээ авах. За. Тэгээд одоо. Гайгүй тий. За юу уцгана дүүнрээ? Сайн уу? Миний муу хухааоосон дүүнрээ. За юу хэрэгтэй байна? Ахын амьдралыг чи шийдэх гэж ирлээ. Гадаад явсан гэсэн хүрээд ирсэн юм уу? Ирсэн ахын нарийн дажгүй. За миний дүүнэр дажгүй. Гайгүй. За миний дүүнэр ахаараа юу авах болох вэ? Яаж амьдралыг шийдэх вэ? Уйнаагүй. Та энэгээр ингэж явахгүй. Энэ эмэгтэйчүүдийн тасаг байна. За уушлаараа сэржээ сувлагчаа. Чи одоо юу сүртэй болцсон юм бэ одоо? Сайн байна. Таны сториг харсан хэдийн юм тодруулах гээд. За. Миний юу? За. Өөрөө нөгөө шинээр орсон юм ч үү те? За, танилцъя. Ахыг нь Буйна гэдэг. Бэлгүү. Манай энэ авих юм бол буян түгээгч Буйна л гэдэг юм да. Ер нь ах нь бол ер нь буйныг бол түгээгээл явчихдаг хүн л те. Өөрөө нэр гой залуу шүү дээ. Өндөр нуруулыг царайлаг Зөв. Одоо ингээд царайлаг өвчтнийг царайлаг эмч эмчтэл царайлаг совлогч нар дагаад л бас гоё шүү дээ. Яа. Худлаа усаас дотор муу харагдтыг. Өөх тийм мэддэг өнөр яваадах юм. Өөх ихэлсэн байгаа юм ба шүү дээ те. Яа их тийм ойрхны их танд өнөр байна. Их тийм ирээдүйдээ хайрын гэгээлэг өнөр байх чинь. Сонирхолтой өнөр байна. Явъя. Зуршлаа. Би ардаа ажилдаа яриад байгаа байхгүй. За явчихва. Тэг. Заахнаад шинжилгээг өгч чад ирээд над өнөрний чинь талаар би тайлбарлаа заяа. Олноо би олон заяа. Чи одоо яг зүртэй болчихсон ч байна. Энийг ч өндөр яасан юм. Тэгэл цанхахгүй харагдаад байх юм. Дүүгөө хоол авчиргүй гэж гондоод байгаа юм. Хичин зүгээрээ. Чи харин сургалтандаа сууж байгаа юу? За суулгүй яах вэ гэж. Сургууль. Үүрэн бодохгүй шүү дээ. Тэгээд дүүн гадагшаа явд юм гэж бодож байна. Нэрээ юу? Тий. Сайн биш те мундаг биш. Тэгээд зуучлал нь 10 сая төгрөг гинэ гэж. 10 сая. Ямар газрын? Хичин уулзъя. За. Ихчээ. Дүүн удахгүй танилцуулгыг аваад ирзээ. Манайхаа миний хамгийн ихний плаж болохоор ийм гоё цагаан плаж байгаа. Нэрдэ. Ийм гоё иргэдэг заяо. Тэгээд энэний материал болохоор ийм гоё торгон, тэгээд ойтол нь болохоор яг гар аргаар хийсэн. Тэгээд ийм гоё үн цэнтэй хэсэг баггүй юу? За тэгээд та хэд маань одоо шууд коммент юу. За манайхаа юу яа. Дараа хэдүүлээ лайва өргөжлүүлээ. Өнөөдөртөө ингээд дуусгалаа. За баяртай сайхан амарцгаагаарай. Чиш нэрэ. Гайхшруулмаар өллөд гэж бас хийх юм а тий. Үгүй бас тэгэл нөө амьдрах гал үдчихэж штэ. Энэ одоо туслалын системийн хөл үлгэр болгоцсон байх юм. Тий. Чи одоо тэгээд амьдрахын тулд онлайн шоп ажилладаг юм уу? Үгүй бас яг онлайн шопч биш л те. Ер нь бол яг номогийн хийсэн ямар нэмэ? Юу чи арай манай эмнэлгийн номыг бодоод байгаа юм биш үсттэй. Үгүй юу адаг вэ юу? Монголд ч юм байгаа үсттэй ер нь бол ойролцоогоор 20,000 орчим номи байгаа шүү дээ. Тэгээд тэр дундаас ч хардаа хэдэн юм ойдаг гэж болох чи бодолтой. Арай жоохон жижигэн сэтгэхэд байна. Жоохон том сэтгэг Чи нэрээ сайхан бодлоо ярих юм ба тий. Танаа намайг чинь шүн болго юм ойдгийг би мэдэн шүү дээ. Та нар одоо хайши. Ойдлын машины чимээ нэмлэх сонсогддгоо гэж бодсон юм шүү дээ. Чи ямар муухай залуу вэ? Чи тэг түрүү наатахаа хэлчихгүй яасан. Би уг нь тэгж худлаа ярьж мэрэд идэг хүн биш байхгүй юу? За. Ирээдүйд ингээл худлаа яриад яваад ах уу. Шишин дээр нэг төрс өдөр дээр 3 залууд нэг өөр нэр хэлээд ах шүү гэсэн нэг. Үгүй тэр чинь байгаа зүгээр миний араас гүдэг залуучууд. Тийм залуучууд чинь надаас нэг л юм хүсдэг байхгүй юу? Ганцхан one night.
Би бол тийм залуучууд зүгээр нэрээ худлаа хэлээл нэг хоол идчихэл тэгэл хайчдаг байхгүй юу? Яг чи ер нь гэхдээ миний уулзчихсан өвчтнүүдээс хамгийн өөдрөг юм байна. Гэхдээ өвчтөн гэхээр надад нэг л захгүй байна. Би бол зүгээр л доонороо хүлээж байгаа жирийн нэгэн эмэгтэй байхгүй юу? Тэгэд надад донор болчих юм бол би нэмлээс гарна шүү дээ. Энийг орчих. Тэгтээ сайн байна. Сэтгэл санаагаар өөдрөг байна гэдэг чинь аливаа өвчин идэхийн шинж үү дээ. Зак. Яа. Би сэржээ сувлагч би тэг бодохгүй юу ш. 2 дахь удаага тэг тэнэгдэхгүй байхаа гэж бодох. Шат буруу болчихгүй юу. Яа, эдгээр наваш нэрэ. Оо. Яагаад тамиг татаад байгаа юм бэ? А? Юу? Ингэж. Энд чи одоо хэдийгээр гадаа дээвэрч гэлээ гэсэн чинь эмхий байгуулагчтэй. Тийм биз дээ эмчээ. Хоёулаа тамиг татъя гэж гарч ирээ үстэй. Би юу? Юу яриад байгаа юм бэ? Авиад наатахаа. Чин эдгээр ингээд аваад байдаг байхгүй юу эмчээ? Ерөөсөө хүний үг авахгүй. Би хаага бодлоо. Ингээд ахар чи яаж идэх юм? Та нарын төлөө хичнээн эмч нар ингээд сэтгэл санаагаа зовоод ч гэсэндээ болохгүй байгаа үстэй. Ор. Өө сэржээ сувлагч. Ууцаа. Үш дүүнрэ. Энэ дээвэр чи одоо болцооны газар болсон юм уу? Үгүй ээ. Би нөгөө үчинд эрүүл мэндийн зөвлөгөө өгсөн байхгүй. Чи ойлгосон дээ. За одоо би явлаа шүү. Яа. Дээвэр дээр эрүүл мэндийн зөвлөгөө өгөөл. Эмч. Агд бас нэг дээвэр дээр бас нэг эрүүл мэндийн зөвлөгөө авчмаар байх юм болох уу? Юу? Та хоёлоо тэгвэл маргааш уулзъя заахаа. Тэгээ. Маргааш эндээ л яхан зөвлөгөө авах шүү. За юм энэ. Дээвэр дээр л авъя. Яа. Миний дүү чи харин овоо том юм бариад авцсан баг чинь вэ? Үгүй ээ. Яа. Дээвэр дээр эрүүл мэндийн зөвлөгөө аваал. Одоо чи над эмч залуугийнхаа амьдралын хисторийг мэдж байгаа юм уу? Судалсан юм уу? Чи судлаагүй шүү дээ. Чи нааштай. Чи нэг үргэлж нөхөрж байгаа залуучуудаа жоохон судлаа л та. Наадах чинь биш дээ. Манай найзын дүү охиныг янзлаад хайцсан шүү дээ. Хүүхдээ болгоод хайцсан шүү дээ. Одоо хүүхэд нь байнга аавыг нь ихнэ. Наад залууч нь хуаргад нэг худлаа нуруулаг царайлаг эмч худлаа нэг эмчтэй ирдэж чаал худлаа заяа. Одоо сал. За талсан юм талсан. Дурлцсан. За би өмнөрний учрыг сая олжлоо заяа. Тийм байх дурлцсан юм байна. Үлдчихэж шүү дээ. Тэнийг юм уу? Юу яриад байгаа? Наад залууч чамд дурлцсан байна заяа. Би сая анзаарлаа. Дажгүй залуу байна шүү дээ. Наа чи их юмч гэв шүү дээ. Ер нь гэхдээ иймэрхүү залуучууд одоо нийгэмд ховордсон шүү дээ. Ийм царайлаг, нуруулаг, сэтгэл сайтай. Ахансаа сая гарахын хооронд би сая анзаарж байгаа байхгүй юу? Чамд наадах чинь сая сэтгэлтэй болцсон байна. Хайр олдох юм бол олдсон хайрыг битгий алдаарай гэсэн сайхан үг шүү дээ. Ханд үерх. Ханд туслах уу? Яах вэ? Болцоо мозооны мөнгө төгрөг хэрэгтэй өөх үү? За болно. Таныг гараад ирсэн чи харин нэг юм гээд санаанд орчлоо. За юу? Миний ах чинь айгүй тийм буян хийх дуртай шүү дээ ерөн. Буйнахаа. За. Ямар хөрөнгө оруулалт нэхэд байна. За бурхан ч сонсож байна. Зовлонгоо тооч. Тэнэгтэй байхгүй юу? Яах вэ? Юу хөрөнгө оруулалт гэх вэ? Ямар? Нэг зохион байгуулах ажил байна. За юу? Нэг төрсөн өдөр. Болгоомж та. Манайх ястаа яарад чааш манайха лавгаахыг гарч ирэнгүүт төрсөн өдрийн мэд хөргийг хэлээ шүү заяа. Лавгаахаа. Ганаа дээр лавгаахаа. Яасан юу вэ? Төрсөн өдрийн мэд хөргийа. Өнөөдөр таны төрсөн өдөр үедээ лавгаахаа. Үсээ бат. Юу болж байгаа юм бэ? Манай хамт олонний сюрприз. Үсээ бат. За. Миний охин энийг зүвчих. Нөхөө.
Зойрын ирсэн бас 4 сая авчихлаа ш зойрыг. Сайн байна. Лавгаахта төрсөн өдрийн мэд төргий. Тэгээ гоё байна. Би бүр их имлэг дотор юм гоё байна гэж бодсонгүй. Нас удаан жаргалаа. Таны гоё дуу зориулъя. 17 нас вэ амьдралын тухай бодхий. Ахын доо аавдаа жилийн хөдөлгөөн. Ахын чамд нэг зүйлийг хэлээ. Нэлээд хэдэн жилийн өмнө ахын аавдаа чи яг нэг тасаг тамттай хөвтөг байсан байхгүй юу? Тэгжил би танаа аавдаа чинь хураа ах トゥ болцоос уусал та. Тэгээ яг аав чинь өндөвчн усаад чамайг ээжийг чинь зовоохгүй гэсэнтэйг энэ бүх худлаа түүхүүдийг бүгдийг зохиосон байхгүй юу? Тэгээ аав чи яриад байгаа ихнэр хүүхэд юусоо байхгүй. Энэ бүгдээрээ зохиомол түүх ойлгож байна. Та юу яриад байгаа? Харин тийм ээ. Ахын жигсэн дээр худлаа түүхийг зохиолсон хүмүүсийн нэг би. Лавгаахта төрсөн өдрийн мэд төргий. Сэржээ сувлагч. Намайг бүрээсээ харцаараа барьж идэж байна нараа. Таныг бодохоо бидний бүгдийг барьж идэх гээд. Дүүнрээ манайхаа хідүүл ахыгаа төрсөдөр сайхан болсон. Баярлалаа. Юу яриад байгаа? Энэ авчирсан гоё олгуудыг ид чадахгүй юм байна л да. Хөөе, намаас сонсож гин үү? Хаалгаа онголго. Яши. Үгүй яа тийм орж ирээгүй л шүү дээ. Нэгэд эдсэн ч идээгүй ч шийдвэл. Зүгээр идээ. Зэрэг тах. Хөгжмөө тах. За тийм ээ. Тийштэй ер нь бас ер нь ганц амьдрал хийх гэж манайхаа. Санзаа хийдэг. Санзаа хийдэг. Санзаа хийдэг юм зэрэг байна. Амин. Хин зохион байгуулсан? А? Хин зохион байгуулсан бэ? Зохион байгуулсан хүн урагшаа нэг алхаадах. Оо, за одоо бүр анханасаа бүгдээрээ үгсэн хувилдаад намайг илэг барьж байгаа юм биз дээ? А? Сэржүүшгээ чи нэг аа ингээд уун гэж хэлтэй. Чи энэ улсуудын нүдийг харалта. Ямар ч галгүй болцсон байгаа үстэй. Ямар ч амьдрах итгэлгүй болцсон. Энэ улсууд чинь 4 ханны дунд өглөөнөөс үдшийн бүрийн хүртэл тарианаас тарианы хооронд, эмчилгээнээс эмчилгээний хооронд яаж өдөр хоногоо өнгөрөөж байна гэж чи бодож байна. Гэхдээ яах вэ? Нэг удаа ч гэсэн бас нэг сэтгэлээ сэргээх гэж бодоод бид нэг өөрсдөө зохион байгуулад нэг юм төрсөн өдөр хийцэн юм л та. Үнэхээр уучлаарай. Хэрвээ буруу юм хийсэн бол намайг уучлаарай. Биднийг уучлаарай. Миний буруу. Та яасан эрх мэдэлтэй том толгойтой хүн бэ? Таны тэр баян цатгалан чинь тэндэл байд юм баац. Харин би эндээ ажиллаа мэдчихэ. Энд өвчтөе хүмүүс байгаа. Тэр дундаа хүнд өвчтөе хүмүүс. Тэгчл их хүний сэтгэл санааг өргмөр байгаа бол гудамжаар дүүрэн гутарсан хүмүүс байна. Тэдний сэтгэлийг очиж өрг мэдөө. За одоо болно. Дугаар байж. Уучлаарай юм чи. Та яар. Энд чи эмнэлгийн байгууллага. Энд ингэж дураараа дөргиж болдог гэж бодоод байна уу та нар? Шавгаах бид чинь айгу удаж байгаа болохоорс минийхаа төрсөн өдрийг ийм бицаа спешиал хийчихье гэж бодоод тэрийгэ жоохон хэтрүүлчихье. Sorry. Та нар энэ хажуу тасгийнхнаас яд санаа зовдөг юм. Энэ та нараас гадна олон хүн байдаг. Энд бүхэл амьдралын заг дээр амьдрал.
Одоо болно. Бид дахиж ийм алдаа гаргахгүй за. За, харцгаа. Одоо унтаж амарцгаая. Тэгээ. Ёо. Аври. Юу? Өвөр алт юм байна. Үсэл явчихд юм шүү. За. Битээ хөдлөөрэй. Юу, чаргалмаа чи нэр хизээ төрхөлээ. Уучлаарай. Түр чимээг үжиж болох уу? Би ч одоо ингээд 2-3 сарын дараа гэх шүү дээ. Тэгвэл хүүхдээ Үчингэд нэрлэлчээж. Аав нь хөлгөдөө. Жаргалмаа. За уучлаарай юм чи. Нэмээ ээж нь. Амиу зүйлтүүд нь хэвээ. Одоо туслан залгач. Йоо. Миний бичихсэн юмнуудыг цаасагт наваад мартаж болохгүй шүү за. За. Ой. яав. Намайг шоолоод аа мó. Жаргалмаа. Манай өвчм тийм айгүй хөөрхөн зөөлхөн болсон байгаа биз? Харин тий. Яна. Эмчээ. Хатана. Хөөе, зүгээр үү? За, бүгд гоошо зайтай. Аабо. Хоёр. Зондэр. Юуч? Бацанаг сахиад. Аавч нь яасан? Ээж нь харин ялах хүүхдтэй. Аав нь давхар ажил хийх гээд завгаа олгоо. Тэгтээ чи ч гэсэн өвчтөн мэт. Тийм л дээ. Би дахиж нэг өвчтөн ийм байдалд оруулмаар байна. Чи явж амар. Илүү нэмчээ. Баярлалаа.
Үжин. Бисээ хоолны гадаас хоолчуд энэ тавьсан. Стараг. Хүү анх хэрэгтэй цусны хорд давтартай гэсэн онштой ирсэн. Одоо яаралтайгаар чүмэг шилжүүлэн суулга хагалгаа хийх хэрэгтэй байна. Энэ хагалгааг Монголд хийх боломжгүй. Тийм болохоор та нар маань хайл болох төрхөн гадагш юмлаг хайх хэрэгтэй байна. Хугацаа алдаж юусоо болохгүй шүү. Харин тийм ээ. Бид ч ойлгоод л байна л да. Данс тэр нэг тоолдог юмнаас нь болоод учраа болох байчаад. Гэхдээ бас ганц хүүхэд л бүгдийг хийнэ. За ястаа ганган мөнгөнд толгой гарлаа да. Аль ахруу гарлаа. Ямар хөөрх юм бэ хөөх. Яасан бэ? Үс чинь эргээл урах чинь заа юу? За. Буйна. За би сэтгэл заслын өрөөлнөс юм төлөйг олоод ирлээ. За хардаа. Чи өөр яг шавлын шиг болцсон байна шүү дээ. Ахны ноогоор заа юу? 9 хэрмийг тавиад үгүй. Яа, ястаа гоё байна да. За бацаанаа бити ингэж уудгар л да. Алуу, ахын дүүгийнхаа гоё толгойг нь мэлээ. За, ингэж хөөрхөн мөнгөнд толгойдоо болсон дүү дээ. Дуртай юм авч идээрэй заа юу. Ой, бацаана. Юу гэж ганцаараа сууж байгаа вэ? Өнөөдөр хэлээд байгаа юм биш үстэй чи. Ой, хүүштэй тий? Оо ямар хөөрхөн толгой вэ? Харин тийм энэ малгай ихчийнхэн бэлэг. Хөөрх юм. Ой толгой гарсан байгаа шүү дээ. Нэрэ. Та нар харалтай юм чи. Ийм хөөрхөн мөнгө толгой гарчаад гачаа. За. За ахтаа нэг хүслээ хэл. Би чиний нэг хоёр хүслийг чи биелүүлж. Юу чадах юм шиг. Ах нь яадаг үлээд шүм болгоны хүслийг биелүүлдэг. Буйна ахыгаа чи ингэж дутуу хөлж болохгүй шүү. Авъя гэснээ авдаг, хий гэснээ хийдэг хэрэг шүү дээ. За хэл. За тэгвэл амл. За гэж. Одоо өстө тийм байхгүй. Мэдээ дараа. Цэн. Та одоо намайг юу гэж бодоод байгаа юм? За хан зүгээр тоглож л нь шүү дээ. Чи юу амар сүртэй эмзэг хүлээж авдаг юм бэ? Энд чи зүгээр ахын дүүдээ гоё дуртай маргужиг нь авч хүү гэж байгаа байхгүй да. Авлаг гэж хүлээж авах гэдэг нэг үү юу? Гүү шүү. Хүн азлаа амьдрэх шүү дээ. Тийм ч таганда. Гэтэ буйнахаа. Яасан бэ? Яста тийм хайр байхгүй. Одоо юу тариагаа идлэг. Тийм үү те? Удлаа юу те? Удлаа. Нэмэргүй газар те? Нэмэргүй. Юу вэ? Жагсахгүй штий. Чи хаацсан юм шүү. Тийм.
тас харанхуу тэр. Одоо яах вэ? Ямар гоё юу? Бацана. Явж тоглоё. Наадги. Дуртай хүсэлт тоглоомоор тоглоорой заа ёо. Яв. Бацана хэд дараад ямар тоглоом дээр шуумарай. Оо, нэ. Хоёлаа заримдаар суух юм уу? Тэгэл. Яа. За ямар вэ та би чамд хэлсэн мэдтэй. Амар гоё юм. Гэтэ энэ тоглоомнууд дээр аав ээждүүдээс суусан бол бүр гоё байхгүй юу? Болно штэ. Хамаагүй байгаа цагт энэ тоглоомнууд дээр тоглож чадахгүй ах уу? Яагаад? Яагаад гэвэл миний эмчилгээний зардал зөндөө үгүй. Баярлаа. Амсандаа хүрсэн баярлаа. Тавал миний баатар. Та энэ хугацаанд хаана юу хийжсэн юм? Хоёр хүүхдийг ээж нь асуураад. Тэгээ би хүүхдүүдийг сумын төвд нь хөргөж өгөх гээд очив. Хэндэ ингээд энд ер нь ахтаа хамаатаас ингэж байгаа юм. Баггүй. За орцгоё. Тэгээд лаав сумын удирдлагууд нийгмийн ажилтнанд нь өгчөөд явах гэсэн чинь ардаас дагажуулаад үнэхээр хэцүү юм лээ. Аав нь багш шүү дээ. Тэгээд яхад он сургуульд нь математикийн багшаар орсон. Аав. Та одоо өөрөө бодсон дээр шүү. Хатад хүрээ дээр ядаж уулзахад ярих шүү дээ. Тэглэж угаасаа би ирээдүйд хүнтэй суун, хурмай хийн. Та тэр үед охиныхаа хажууд ах хэрэгтэй шүү дээ. Мэдээч шүү дээ. Миний охин аав нь хажууд чинь байна. Ээж чинь байна. Тэр хоёр хүүхдүүд бол хинч байхгүй. Тийм болохоор тэр хоёр хүүхдийг аав нь талханд нь хүргэх юмсан л гэж бодож байна. Миний охин чинь ухаантай юм чинь аавгаа ойлгоно үстэ. Тэгвэл би ч хоёр эрэгтэй дүүтэй болж байгаа юм байна да. Юу юм? Төрсөн өдөр юм бэлэг. Баярлалаа. Жаргалмаа уцаахгүй байна яах вэ? Дүүнрэ. Та нар төрүүлээд орчих. Эмигээ жигдв.
Ахад жоо агаарл тагаад байна. Юу яриа та хамт орё. Хамт орсон дэрээ. Барай. Тэр хүмүүс чаана. Яаж орон дөрөв? Алимки. Бацаана чи ингэ заяа. Чи имстрийн постны цаанаа чонгуудаа худлагаас ухаалтаад унчих заяа. Тэгээ чамдар хүмүүс бөөгнөрж байгаа хооронд бид нар өрөөгөө гүйлдээд орчих. Надаар тугдах гэдэг юм. Тавраад. Хүмүүст хогийн мус надад бацаа штэ аль тийш. Ой, наашаа гараад ирдэ. Өглөөний мэд чи. Бүгдээрээ ирсэн байсан юм уу? Хаач ядэрч байгаа. Эрүүл амьдралын хэм маягтай болох гэдэг өглөөний дасгал хийгээд Гүүгэд өглөөжингөө л гүлээ. Битгий бодлоо яриад. Та нар энэ имлэгт ингэж дураараа орж гараад иж болдог гэж бодоод нөө. Та нар энэ имлэгт ингэж хэвдэх юм бол хэвдэхийн хэрэг юу вэ? Бид нар энд та нарын төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлж байгааг та нар хараад ойлгохгүй нү? Уучлаарай. Уучлаарай гинэ. Уучлаарай. Яаж байгаа та нар? Яаж байгаа? Хин ч намайг ухаан алдуулсан. А? Хин ухаан алдуулсан бэ? Урагшаагаар. Оо, за. Бүр ингэж байгаа юм уу те? За уучлаарай бэлгүй юм чи. Би энэ ёс зүгөө байдлыг энэ удаа өнгөрөөж чадахгүй. Би яг одоо дээшээ удирдлагуудад гарч энэ хүмүүст бүгдэнд нь тусад нь тооцоо бодуулна. Харж байгаарай та нар заа юу. За, сэрж үшгэ. Яна юм чи би ханаас нэвчээд ирэх үү? Чиний санаа юу? Гүү. Чи яас амиа бодсон бэ? Дандаа хажуудахтаа ингэж хор үнэл учруулна. чи яад намайг гэж бодоод аа? Чамаас өөр хэн байх вэ? Хэн энэ имлэгт болохгүй бүтггүй юм хийж дандаа чи. Одоо тэгээ яг энэ хүмүүс чамаас болоод хариуцлага хүлээх ёстой юу? Өчнгийн буруу биш л дээ. Бид нар ер нь бол бүүнөрөө хоорондоо ярилцж байгаа шийдсэлтэй. Тий, яг үүндээ хариуцлага хүлээх төрөс болох юм бол Чи хизээ хөхөө мэдхгүй амьдрах ямар хэцүүг нь мэдх юм уу? Ээж авдаа зүгээрээ гэж хэлчихэд өвдөг цох ямар хэцүүг нь чи мэдх юм уу? Энэс энэ бинээс болоод хүснээ ч хийж чадахгүй. Ямар хэцүүг нь чи мэдэхгүй шүү дээ. Чи бидтэй жаргалтай байдаг гэж бодоод байгаа юм уу? Тэгээ та нарыг ад жаргалтай амьдруулахад бидний хөдөлмөрлж байгааг харахгүй байна уу? Би ч гэсэн жаргалтай эрүүл сарвал амьдрмаар байна. Тэгтээ өөрийн нэгний зүрхээр амьдрандаа гэд хүлээгээд суу. Ямар хэцүү гэж бодож байна. Бид нар бүгдээрээ өвчтнүүд гэдгийг мэдж байгаа билгүй нэ. Гэтэ ганцхан удаа бид нар эрүүл сарвал хүмүүс шиг жаргалтай авч болохгүй гэж юу? Чи угаас өвчтөн байж үзег болохыг мэдэхгүй. Намайг уучлаарай. Би бүгдээс эцсэн. Билгүүний эмчээ. Миний дүү битгий урал. Ер нь бол энэ санаа энэ залуучуудын санаа биш л дээ. Ахынх нь маанаг толгоноос гарсан санаа. Хоёулаа нэг уулзах. Чи яац? Би таныг ухаалгасан ба. Чи надад чи уйлахад хүүхэд чи уйлаад байгаа байхгүй юу? Хүүхэд битээ уйлаад. За
уншиж байсан. Ахын нэрэн чамд хэлдэг штэ хүн ганц л амьдрнаа гэж. Чи заримдаа яадаг үлээ нэг хүн гайхмаар, хүн зочмоор, алмаармаар тийм нэг эргүү өргөө балаа үйлдэлүүд хийдэг штэ. Тэгэхэд тэрийг л хийчих хэрэгтэй байхгүй. Яах вэ? Иймэрхүү чиний заримдаа гаргадаг тэр эргүү өргөө үйлдэлүүд чинь бас хэрэгтэй үедээ хэрэг болдог л байхгүй да. Чи мэдэж байна. За чи сайн эмчүү гэвэл үнэхээр сайн эмчээ, ойлгомжтой. Гэхдээ чи над нэг би нэг эмч гэдэг нэг тийм балиар нэг тийм эгогоо чи дараадах л та. Чи наашаа хараадах л би чамтай яриад штэ. Чи одоо ажиллаа биш амьдралаа бодох цагч болсон байхгүй юу? Чи ингэж эргүүдж чад юм үзэгсэнтэй чи ийм хөөрхөн охиныг чи алдчихвал яах вэ? Ер нь бол яг яах вэ? Тэгээд энэ амьдрал чи ер нь эмэгтэй хүний хатан ухаан дээр тогтдог юм л та. Чи бол энэ амьдралын ганц гэрэл хийгээ ганц чимэг нь байхгүй юу? Чи мэдэж гин үү? Ер нь бол явж үйл энэ амьдрал чинь эрэгтэй хүний ноён нуруунд дээр л тогтдог юм л та. Чи бол энэ амьдралын ганц багнаа нь байхгүй юу? Чи мэдэж гин үү? Чи мэдэж гин үү? Юу гэж байгаа? Яасан? Эртээ загинсан чинь дутуудсан юм уу? Эсвэл гинт хэрүүлийн өвч ороод ирсэн юм уу? Намайг уучлаарай. Дээр хийсэн зүйл чиний буруу ч гэсэн байраа хэтрүүлсэн мэл. Мэдчихэж байгаа бол ямаа та. Тэг уучлсан юм уу? Яах нэг юм хийж өгвөл уучлах болох юм. За юу юм? Энэ тоглолтыг үзмээр байна. Эмнэлгээс гаргаад өг гэж юу? Би ч юм ч юм штэ. Өвчлөгөө ганцаар ингэ гадаа гарах чи юу бодож сууж явах вэ? Тэгвэл чи хамт явчаач. Аа? Нэр идэв штэ. Хоёлаа ингэх юм байна. Хэрвээ надад ямарваа нэгэн зүйл болвол ийм ч хажууд байна уу? Байна. Ваа. Ястаа чадахгүй. За, нэг тамхи өгч. Ганц татчих. Өгчхөө. Чи тэгвэл надад олон юм амлаж өгөх болох юм дээ. Хэрвээ чи намайг энэ тоглолт руу дагуулсан явуучих юм бол би эмнэлгийнхаа хамгийн сайн өвчтөн бас тасгийнхаа манлайлагч нь болсон амлая. Dur юм шүү. Тийм жаахан хүүхэд ийм мохоо өвчнөр ингэж удаа удаж болохгүй шүү дээ. Одоохондоо ахыг нь хийж чадах юм л. Санаас болтгоо ахын Бацаанагийн дэмжлэгнийх бүх зардлыг оюусаа гаргаж чинь. Ямар над шиг эмчилгээгүй болцсон юм байгаа ш. Нэг ч гэсэн гэр бүлийн илүү хөтэй амьдралд. Тэгэд чамайг араас нь ингэж их ойлаасаа гэж хүсэхгүй байсан баг та. За би болохгүй гэж. Бас чамд энийг өгөөрэй гэсэн шүү. За
Эмч совилогч нартаа их баярлаа. Баярлалаа шүү. За манайхаа та нар минь хурдан идгээд имлгээсээ гарцгаагаарай. Үжи ахын дөө. Агга шиг сахлах гутаарай. Ахын дөө намаа хурдан идгээрэй зөө. За. Лавгахаас сэтгэлээрээ идэгчлээ ш. Охин нэрэл сарын дотор сипидл босчлоо шүү дээ. Та нар манаас сэтгэл санаагаа өөдрөг байлгах хэрэгтэй ахна шүү дээ. Баяр үргээ ахаа. За баярлалаа. Хүүе. Манай хоёр ирсэн байж тээ. Баярлалаа. баярлалаа манайхаа. За баярлалаа. За дэнэш руси. Баярлалаа. Болсон одоо бүгдээрээ өрөө өрөөнд орцгоо. Тано. Хизэнээс тоглож эхэлсэн. Гог нь эхлээд нилээ сайн болж исэн байхгүй. Тэг ягт багаараа алдаад сүүл таны өгдөг мөнгө шүү дээ. Бүтнээр нь битэндээ тавиад нэг нь угалж олоод алдсан бүхэнгөө олж өгч удахгүй. Тэгс чи гай авахгүй. Тэгэд яах гэж одоо хийж байгаа юм чи? Яах гэж одоо хийж байгаа? Урдчилсан байдлаар шинжээчийн дүгнэлт хүн дэвтэр гэж гарсан. Бас дээр нь танаа дүү мэдүүлэг өгч явах явцдаа хууль бусаар мөрөөдө тоглоом тоглосон гэдэг тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлт гарахаар 2 зүйл ангаар прокурор шилжинэ гэсэн үг. Дүүгээ дуудсан цагт бэлэн байлгаарай. Цагч дүү алдсан мөнгө бүгдийг өөрөө олчихно. Хэрэгээч өөрөө өрнө. Харин та бие л бод. Таны бие л надад чухал байна. Бусд нь надад тамаагүй шүү дээ гэж. Дүүтэй итгээрэй заяа. Өнөөдөр би танаа амтлих харин маргааш имлээ. Танаас тэгээ ороод ирлээ. Хэдүүлээ явж байгаа. Цаанаасаас ингээ ороод ирлээ. Ой. Хамаагүй ингээ үсрээдэж болохгүй. Гол. Эндээс огчий. Миний зүрх биш л энэ да. Яагаад энэ илтгэх юм бах та? Чинийх юм шүү. Үгүй. Чинийх л штэ. Үгүй ээ. Чи зүрхний өвчтэй болсон юм уу? Үгүй ээ. Чи зүгээр тоглолтоо үз та. Ердөөс явж бүжгэл. Яваа. Тоглоогүй. Чи арай амьдрал хичээд амьдрсаа навцах гээд байгаа юм шүү дээ. Нарч үеийн эмчнэрийн санаач бүр гүцэгдэхэ болж байгаа юм байна л да. Хин чамтай сууна гэсэн. Тэглээч ер нь чамтай би суудаг шүү дээ. Үчи. Чи хэр удаа ингэж гүйж чадах уу? Яа. Зүгээр байсан юм уу?
хөл өвдөд хийсэн юм. Чи хүнээр ингэж тоолж болохгүй шүү дээ. За уучлаарай. Уучлаарай л таа. Би сүнэ. Чи сая миний гарт хүрсэн үү? Аа? Яасан хөтөлмөр байгаа юм уу? За хөтлөө. Би зөвшөөрч байна. Хөтлөө. Ирвүү юм уу? Зүгээр гой чанга хатгаач. Өнөөдөр тэгтээ миний амьдралын хамгийн гоё өдрүүдийн нэг хаа. Туртаа амтлагын тоглолтыг үзээл. Туртаа залуухан гарнаас хөтлөөл. Одоо харин гэж зогсож байгаарай заа. Яриад чадахгүй юм шиг байна. Чи бас өвтгөөс өөр юм хийж чаддаг гэж. Юу вэ хар өглөөгөр? Хин рүү залгаад аа? Хамаатны хагч рүү. Бэнэ. Юу хийж байгаа? За. Яасан зүгээр үү? Миний хагч ирсэн. Намайг уучлаарай. Би дахиж эцэж бид тавихгүй. Чи хэдэнэ дүүх бол. Хавч хоёрыг бодлоо. Таныг албач хайрлаа гэж. Амлалт өгсөн. Их ч би амлалтаа цаавал өрнө. Би заавал хүрнэ. Заавал. Та бие бодор. Хамт бие бодор хацаа. За. Бие бодор гэж. Яарад гараа ирсэн? Хэн ирсэн байна? Тэгвэл Оо. Цаа чи нэгэд ийм эрт. Хөөе. Яасан? Чи уйлцсан биш. Хөөе, яасан? Түрүү. Яад үлээд ами би ч өвдөд ам уу? Яасан? Тэмүүлэн өнөөдөр яшигаа шалгалтыг өгч байгаа. Тэгээд ихчтэй өсөөл гээд ирсэн гинэ.
Алаа юм уу? Хөө айлгаа айчих юм. Ёо, сандарлаа шүү дээ. Тэгээд тэрэнд чинь юундаа ингэж амар уйлдیں۔ Гар Донор очлоо. Тийм ээ. Нэрээцтэй. Кадавр донороос авахлаар одоо яаралтай бэлдээ ойлгосноо. За. За бүгд өрөвлөнө. Захли. Та тооллоо шүү. 10 9 8 7 6 5 6 7 8 9 10 Гайхамшиг зүрх надад тэгээд онжоо. Чи яг шин зүрхтэйг 27 он шин. Сайн байна бицгаамт юм байна. Та хоёр сайн байгаа. Санаа зовлдог. Тэгвэл гарч байгаа. Болохгүй шүү дээ. Сэвлэгч хоёртой уудын тийш дээ. Хоёроос өөр царай хармаар шүү дээ. Одоохондоо энэ өрөөнөөс хинж гарч болохгүй бас гаднаас энийг ч оруулж болохгүй байхгүй юу? Ядаж намтай ганцхан уулзчихъя л да. Болохгүй. Нэмэж ихсэн өвчтөн шүү дээ. Тэгвэл чи масканыг авчих. Чиний дархлааг хамгаалахын тулд талдвар хамгааллын дэлгэмээ сайн сахих хэрэгтэй байхгүй юу? Ойлгосноо? Чи ер нь хурдан идгээд надад хамт гадуур болцоо гэж бодох байгаа юм уу? Бодчих. Хөргөө. Юу зурч байгаа? Юу ч зураагүй. Харъя л да. Яа түүний өвийн үст талдаг гадаг. За. Гинэ. Өрмө. Хиний өрмө? Энэ эмнэлгийн хамгийн үзэсгэлэнтэй өвчтний хорь. Нэмэгийн өрмө биш дээ.
Гар. За тоглосон юм аа. Мэдээч чинь шүү дээ. Гэхдээ нэг асуулт байна. Энэ хинтээ өрмөөч юм. Зайл. Чи хараа л да намайг өөрөө юм царай муутай зурчаад. Тэгэхэр чи өөрийг танихгүй шүү дээ. Энэ чи гартаа юу барьсан байгаа юм? Тослын үл. Юу эмнэлэг төрмэй гэдэг. Эмнэлэг хийж. Эмнэлэгт хийж болдгүй юм уу? Хоёулаас анх эмнэлэгт танилцсан биз дээ. Тийм чи эмнэлэгт л хийчихэл та ямар ч асуудал. Энэ өрөөнөөс урдан гарахаа бодоо. Харин тийм. Одоо өнөдөггүй дээ. Чи эмнэлгээс гараад хамгийн түрүүнд юу хий гэж бодож байна? Би юу? Би ингээл хаалгаа болгоол. Тэгэл яг шин зүрхээрээ шинэ арчныг битрээл. Тэг гой гүнзгий амсгаана. Тэгэл нүдэнийгээ тарсан чинь тэнд баярын анх. Тэгэл би баярын анхаа очоод чин гэл жингинэлсэн чинь тасгаас дүүрэн өвчтнүүд гарч ирэл. Та бүгдээрээ баяр үргээ гэж алгаад ашиг. Тэгэл тэгсэн чинь тэндээс манай өрөөндөөс намаа гараад ирсэн. Тэгэл сайн уу найзаа итгэсэн үү гэж тэгэхээр би өөдөөсөн тань итгэжтэй гэж ашигараад. Тэгэл би ирээрсэн чинь. Аа? Чи. Тэгэл би чамраа үсгээл гүгээд. Үчээ. Хагалгааны явцад ямар нэгэн хүндрэл гараагүй. Маш амжилттай хагалгаа болсон. Гэтэл одоо бүх шинжилгээ нэлийн өөрчлөлттэй бүр өрөвсөлттэй гарсан байх юм. Хагалгааны өмнөх шинжилгээ бүх талаараа улан таарч исэн юм л да. Ер нь бол кадавр донороос авсан зүрхийг өвчтний бие хүлээж авахгүй байна. Цаашид ямар хүндрэл гарахыг бид мэдэхгүй. Ийм хүндрэл хаяа тохиолддог. Гэхдээ бүр маш цөөхөн тохиолдож байна. Энэ бүхнийг дүгнэж хэлэхэд одоо бидэнд ганцхан арга л үлдлээ. Маш яаралтай кадавр донор ахиж болох. Яасан гин? Йоо. Хамаагүй тогтолсноос болоод тийм алдсан гэж штэ. Санал болт өмнө. Тэгвэл чиний л буруу юм байна. Тас анхаарна. Одоо анхаарчих юм уу? Эртээд яг үнсгэж байгаа тухайлтад унтсан шүү дээ. Ойлгох гэдэг. Гой. Зүгээр надаас болоод чамайг ухаалтчлаа гэж бодогдоод. Би ч нэг юм болголоо гэж гатарлаа л байсан. Ер нь бол яаралтай гаралт үүдээ хэлэх хэрэгтэй байна да. Хавдрын имчилгээ хийгдэж байгаа ч гэсэн илгэний хатуурл бол хэвээр байгаа. Чиний хэлэг эрүүл хүнийх шиг бүрэн дүүрэн ажиллаж чадахгүй болсон гэсэн үг. Тэгэхээр маш яаралтай илгэний донор олох хэрэгтэй байна. Би энэ зүгээр үү? Зүгээрээ танаа зовлтгүй. Чи зүгээр үү?
харилцаа ямар удаан үлээвэ? Би ч гэсэн. Чиний би гайгүй юу? Гайгүй. Би саяхан юм хаалцсан. Би зүгээр. Тэмүүл яасан? Шалгалт нь гайгүй юу? Айгүй сайн өгсөн. Ашгүй. Би өрөөндөө ганцаараа байхдаа өчигдөр лавга, буйнах, бацаана, оянга бас чамтай хамт эмигийн нутаг руу явж гинэ гэж зүтэлсэн. Ямар гоё зүт вэ? Эмигийн хэлдэг шиг говинаар үнэхээр сайхан тэмэл. Очиж үзээгүй тийч. Тэгтээ хэдүүлээ бөөнөрөө эмигийн төрсөн нутаг руу заавал явна. Би нэмлэгт орж ирээд чамтай очирсандаа үнэхээр баярлалаа. Чи бол миний хамгийн сайн найз шүү. Яагаад ийм гээд яриад байгаа? Хэлмээр санагдаад. Тэгээс миний хамгийн сайн найз шүү. Би сайн бодоорой. Ярьж чаддаггүй шүү дээ. Би бүгдийг мэдчихэж байгаа. Яагаад хаацсан? Бас ямар ч нэгтэр үгдэж ирсэн. Бүгдийг мэдчихэж байгаа. Энэ зүрх. Миний бие дотор байгаа. Өөрийгөө буруудаад ялахгүй шүү. Чи миний төлөө чадах бүгдийг хийсэн. Таж би чадсангүй. Одоо надад хийж чадах ганц зүйл л дээ. Эмэг заавал итгэж өгөөрэй. Батантай бүтэхээр шатарч байна. Хэмжлээг. Засаг төгч хөө. Төгч. Тэг харин битрээс баярлалаа.
чам хайртай билээ. Чиний нүднээс би өөрийгөө харж зогсоо дуртай минь чи мэдхүү төсөөлийн ертөнцийн нүе би мөнхлөд тэнгэрийн зүг би ганцаар нийслээ би чамд хайртай Gecil para şimdi çeklere Bir çam terter Gece sevdik dolun Sansarı мэдэрсэн үү Октовихэн харц чин намайг хоёрагаад байна Үгүй дүү гэхэмнэн үү Би чамд хайртай гэж л бороо шивнэн Güzellik dolu sansara Just